Яагаад ч юм надад ингээд гадаа нэг юм эргэлжлээ хүчтэй л зүйл болж ивэл илүү мэдрэмж өгдөг. Жишээ нь шуураад л бүх хүмүүс ингээд нэг хэлбэрт орчихсон байгаа юм шиг тэгж харагддаг та. Байгалийн хүчтэй үзэгдэл надад хамгийн их мэдрэмж өгдөг зүйл. Загсны сормоос номын шүлгүүд болохоор ерөнхийдөө бол 16, 15, 17 настайдаа бичсэн шүлгүүд багцсан. Тэгэхээр ер нь бол юмсыг ингээд хажуу талаас нь юм шохоорхож харж байгаа тийм хүүхдийн сэтгэлээр бичсэн шүлгүүд их олон байгаа гэх юм уу. Төсөөлөлтөө альвааг ингээд төсөөлөн бодох туфттай. Тэгээд зарим нэг хайрын шүлгүүд нь бас тэгээд төсөөлөл хэрвээ энэ ингэчвэл би яах байсан бол хэрвээ энэ яг ингээд бүр мөс яваад өгвөл надад ямар мэдрэмж төрөх бол гээд заримдаа ингээд хайрын шүлгийг бичгтээ одоо ингээд өвөөгөө бодчих ч юм уу бичих тохиолдол байдаг. Яг ингээд амраг хосын хайр гэхээсээ илүү хүн болгонд ингээд нэг юм хайрын тухай ингээд ойлголт гэж байдаг бол тэр нь миний хувьд ингээд одоо хагцлаар жишээ татвал гэвэл одоо хайр хамгийн хүчтэй мэдрэгдэх тэр үе нь хагцлын дараа байж магадгүй. Хагцлын дараа юм шиг санагддаг. Тэгээд ерөнхийдөө бол загсны сормоос ном нь ерөнхийдөө л ингээд амьдралын те ингээд дөнгөжл ингээд амьдралыг ингэж далаа байлаа гэж бодвол тэнд нь би ингээд дөнгөжл хөлөө хүргээл үзээд л айгаал бэргээ зогсоод байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжээр бичсэн шүлгүүд байгаа гэж байна. Харин одоо хоёр дахь миний шүлийн хоёр дахь төвөр болохоор ужиг хүслийн тэмдэг гэдэг юм шүү дээ. Ерөнхийдөө бол загсны сормоосоос бол өөр гэж бодож байгаа. Би өөрөө ч гэсэн нөгөө нэг одоо би яаж уран бүтээлч болох гэж байгаагийнхаа хувьд те яаж ахиж дэвшчихин гэдгээ ерөөдөө бол ингээд шүлгийн ном гаргаж харах нь илүү дээр юм шиг санагддаг. Одоо нэг нэгээр нь шүлгийг бичээд явах нэг өөр бүтэн нэг бүтээл болгож хараад өөртөө дүгнэлт өгөх нэг өөр байдаг. Тэгэхээр ерөөдөө бол ужиг хүслийн тэмдэг нь яг ингээд амьдрал дотор ороод те хүмүүсийг таньж мэдсэн хүмүүсийн их олон үртэй юм аа гэж бодсон. Зарим ингэхгүй дээ энэ ч ингэх хүн биш дээ гэсэн хүмүүс тийм байсан гэх юм уу. Ерөнхийдөө бол нэг амьдралыг таньсан, хүмүүсийг таньсан, өөрийгөө таньсан бас нэг тийм сонин үеийн шүлгүүд багтсан. Гэх юм уу. Гунигтай ч байсан, ганцаардмал ч байсан. Ерөнхийдөө бол тэр мэдрэмжээсээ ингээд зугтахыг амар их хүсдэг байсан. Тэгээд яг ингээд цаг хугацаа өнгөрхийн хэрээр зарим зүйлийг илүү таньж мэдэх тусам түүнийг зугтах биштэй өөрийнхөө нэг хэсэг юм байна. Энэ миний нэг хэсэг юм байна гэж хүлээн зөвшөөрөх нь амьдралыг илүү хэлбэр болгох юм шиг санагдсан. Тийм болохоор нэг ёсондоо бол загсны сормоос номоос одоо шүлгүүдийн хувьд одоо энэ номны шүлгүүд эрчмэн суларсан гэхээсээ илүү зүгээр л юмсыг арай илүү өргөн цар хүрээг ирэх юм уу одоо олон талаас нь хардаг болсон тийм шүлгүүд байгаа. Гэхдээ загсны сормоосыг бодвол жаахан гунигтай л юм шиг санагдсан. Би эргэж хараад үзвэл ямар их хаягтай гэх юм. Бараг хаягдсан юм шиг шүлгүүдтэй заяа. Гэхдээ үнэндээ бол зүгээр ингээд хайрыг яаж харахаас шалтгаалаад тэр ойлголтууд өөрчлөгдөж идэг учраас миний хувьд бол энэ ном загсны сормоос бол ингээд би ийм юм бичдэг юм аа гэж ингээд өөртөө ингэж харуулах гэсэн тийм оролдлого байсан. Одоо ужиг хүслийн тэмдэг болохоор би ийм зүйл бичиж байгаад ийм зүйл бичдэг болжээ гэж бас л өөртөө харуулах гэсэн. Түүнээс шинэ нэгэнд би өөрийгөө тунхаглах гээгүй. Би ийм юм бичдэг гэж одоо оодрох гээгүй гэх юм уу. Зүгээр л одоо уран бүтээлч болох гэж байгаа хүнийхээ хувьд өөрийнхөө яаж өөрчлөгдөж байгааг, яаж ахиж дэвшиж байгааг, надад ямар өөрчлөлт за уран бүтээлчийн хувьд энэ амьдралаас ч юм уу хүмүүсээс би ямар ахиж дэвшлийг олж мэдэрч болох вэ? Би өөрийнхөө ямар талыг хүмүүсээс нээж болох вэ? Тийм зүйлийг харуулахыг ер нь бол харандаа л гэж бодож байна. Миний номоос тийм зүйлийг л харах байх таа гэж бодож байна.
тийм аз жаргалгүй мөхөрц үеийг уг гүнд байгаа тэр чанараараа л давж гарах байх. Нэг сайхан хүнзгий санаа алдна. Тэгэл цааш. Миний хувьд болохоор ингээд хамгийн их өөрчлөгдсөн зүйл нь би л юм шиг санагдаж байна гэхгүй. Ингээд нэг тийм. Яагаад ч юм одоо өмнөх одоо оюутан байсан үе рүүгээ ч юм уу ингээд эргээд харвал те би өөрийгөө цонхны наа сууж ингээд өнгөрсөн цонхны гадаа байгаа зүйл гэж харвал тэр өнгөрсөнд байсан би л хамгийн их өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна. Яагаад тэгэхээр оюутан цагийн нэг тийм гоё дэврүүн нэг тийм эрэмгий зүйлс нь ингээд он цаг өнгөрхийн хэрээр ингээд гунигаар далдлагдаад заяа. Ер нь бол байгаа. Гэхдээ гунигаар далдлагдсан. Нэг л юмд болттой байгаа зүйл шиг ингээд санагдаад байгаа. Яагаад гэвэл өөрөө ч гэсэн нэг тийм ингээд зарим зүйлтэй ингээд тулгарч эхлэхээр өөрийгөө ингээд хаасан байх гэж боддог байхгүй юу? Нэг талаар чи угаасаа л ингэж явж ирсэн юм чинь тэгээд одоо энэ чигээрээ л яваач. Ийм хүчтэй хിവэрэл яваач те. Чи ингээд ганцаараа ингээд багасаа юмыг ингээд болгоод ирсэн бол тэгээд энэ чигээрээ болгоод яваач. Одоо хүмүүсээс юу хүсэж байгаа юм ч гэдэг юм уу. Ерөнхийдөө бол хотод одоо энэ хотоос энэ хотын хүмүүсээс авсан мэдрэмж гэх юм уу. Тэр болгон ингээд бүхий л мэдрэмжүүд цуглараад намайг бүтээгээд миний гунгийг бүтээсэн, миний аз жаргалтай мөчүүдийг бүтээсэн. Тийм учраас ер нь бол Улаанбаатарт ирээд хамгийн одоо ингээд өнгөрүүлсэн цаг хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн зүйл бол би л гэж бодож байна. Энд ямар нэгэн хүмүүс биш, ямар нэгэн гудамж биш. Гудамж яг уу ингээд одоо ингээд он цаг өнгөрхийн хэрээр муудаад за зарим нэг нь ингээд зам нь ингээд хагарч цоороод ингээд явж болно. Энийг бол нөхөж сайжруулаа явж болно. Гэтэл хүний сэтгэлийн цоорхойг бол нөхөж чадахгүй. Тийм учраас би ингээд хүмүүсээс шарх авсан бол ямар нэгэн зүйлээс би шарх авсан бол тэр шарх нь хизээш нөхөгдөхгүй. Надад нэг өөрчлөлт гарсан байна да. Нэг бүтэн одоо би байж байгаад ямар нэгэн зүйл надад нөлөө үзүүлж одоо цуурсан ч юм уу те шилээр үзвэл жаахан цуурсан байх. Тэгэхээр хамгийн их өөрчлөгдсөн зүйл бол өөрийнхөө дотор биелэх. Уран бүтээлийн хувьд ер нь бол орон зай хамгийн их нөлөөтэй гэж боддог байхгүй юу? Жишээлбэл би одоо ингээд нутагтаа очиод те төрсөн гэртээ очиод байхаар миний сэтгэл маш амгалан болдог заяа. Би бүр сэтгэлийнхээ хаанаас ч уйтгаргүйнийг ирээд олохгүй юм шиг санагддаг заяа. Гэтэл Улаанбаатарт ирэхээр те нэг л зүйл төгшээд сандраад хаашаа ч юм яараад би л одоо ингээд хурдлахгүй бол нэг юмнаас хоцрох гээд байгаа юм шиг те. Юунаас бараг цаг хугацаанд уралдаад тэгж амьдрдаг. Харин нутагтаа бол илүү тайван, илүү эрх чөлөөтэй болдог. Тийм учраас орон зай бол бүтээл хамгийн их нөлөөлдөг гэж бодож байгаа. Жишээлбэл одоо би оюун санаагаараа Улаанбаатараас гараа явж болж штэ. Төсөөлөлтөө тий. Одоо миний нутаг ийм дээ. Ийм гэж сан дурсан өнгө аястай. Тийм зүйлсэн да. Энэ болохоор би ингээд орон зай хувь заяа ингээд хоёр өөр газар би ингээд өөр газрыг таних өссөн байгаад байна шүү дээ. Тэнд амьдарсан байгаад байна. Тэгээд би орон зай хувьд болохоор өөрийнхөө оюун санаагаараа шилжиж чаддаг болоод байгаа байхгүй юу? Ерөөдөө бол би ингээд илүү чөлөөтэй байхыг хүсвэл тэгээ ингээд нутгаа боддог ч юм уу. Зохиолын дуу муу сонсоо явчихдаг ч юм уу тийм. Тэгэхээр миний хувьд бол орон зай хамгийн их нөлөөтэй зүйл гэж бодож байна. Жишээлбэл одоо би ингээд энэ хотод байгаагийн хамгийн нэг чухал зүйл нь өөрийн гэсэн гэр оронтой болох. Өөрийн гэсэн гэр оронтой болохыг бараг мөрөөддөг заяа. Энэ бол миний мөрөөдөл. Яг би энэ орон зайд өөрийн гэсэн зүйлтэй болж яж яг энд яг багтан шингэх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас одоо жишээлбэл уран бүтээлчийн хувьд ч гэсэн би үнэхээр юм бичмээр байгаа бол надад өөрийн гэсэн ямар нэгэн зүйл хэрэгтэй. Орон зай хэрэгтэй. Орон зай доторх орон зай хэрэгтэй. Хот яг ч юм намар тамгийн үзэсгэлэнтэй санагддаг. Яагаад вэ гэхээр бороо зөөлөн шиврээл, эсвэл бороо хүчтэй шиврээл, навч сунаа, навч сэрчигнээл зүгээр л хамгийн их дуу чимээтэй улирлал нь намар юм шиг санагддаг. Тийм учраас намар
Улаанбаатар хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Тэгээд ч намар бол хамгийн гоё илрэл. Яагаад гэвэл хүний амьдралын за яг миний бодлоор зүгээр л хүний амьдралын нэгэн хоромтой тийм жам ёсны тухай өгүүлдэг тийм илрэл. Намар айгүй их салхитай тийм бороотой өдөр байлаа гэж ботход тэр навчис өөхөх хүртлээр тэр мөчөрт яаж удаанаар тогтун үлддэг. Яг түүнийг хүний амьдралтай холбож үзвэл хүн амьдралдаа бас зарим нэг зүйлийг туулахын тулд яаж бас навчис шигтэй ингэн сэрчгэнэн байж үлддэг. Намарт бол ягаад ч юм намар бит хоёр адилхан юм шиг санагдаад. Намар яадаг үлрэл. Намар намайг хамгийн их хөөгөлдөг үлрэл юм бол